За хууль зүйн байгаараа өөрийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд бол хууль зүйн дотоод хэргийн яам, шүүх мэдлийн болон бусад байгууллагуудын төсвийг одоо хэлэлцэж байна. За мэргэжлийн байнгын орооны хувьд бол манай хууль зүйн байгууллагын гишүүд одоо харьяа байгууллагуудынхаа төсөв, түүний онцлог, ажил албаны жаргал зовлон, оронтой гэдэг олон асуудлуудыг бас хөндөж санаа зовниж одоо ярьж байгаа. За та бүд маань бол ер нь одоо хууль зүйн байнгын ороо бол ер нь харьяа байгууллагуудынхаа төсөвтөр онцгойлон анхаардаг, асуулахгүй байх, харин ч одоо нэмэх хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлэх хэмжээнд байлгах гэж хичээдэг ийм байнгын ороо. Тийм ч бас хууль зүйн байнгын орооны гишүүдтэй салгаж байгаа илэрхийллээ. За улсын төсөв хүндрэлтэй болсон. Хүнд байгаатай холбогдуулаад дандаа хэмнэлтийн одоо горомтой байгаа ийм төсвийг одоо бид хэлэлцэж байгаа. За засгийн газруудаа кабинетын зарчим бол байна. За ярил одоо зовлон жаргал бол нэлээд их байна. Гэтэ нэг дөрвөн мөрөгдсөн төсөв учраас одоо эдгээр хүрээндээ л одоо ярина. За хөрөнгө оруулалтын бол хязгаар зурсгал зардлын болоод танад хөрөмжөд олон зардлууд дээр бол сангийн яам тодорхой хязгаар тогтоож өгдөг. За энэ хязгаарууд дээр бас сангийн яамтай бас нэлээд ойлголцож ажилласан. Бас энийг бас хэлхэн зүйтэй байх. Тодорхой хэмжээнд тавьсан хязгаарууд бол одоо том бага. Гэхдээ бас салбарынхаа ажил албаны онцлогуд, хуулиар хүлээсэн үүргүүд, нөхцөл байдалтайгаа уялдуулаад бас тодорхой хэмжээнд бас ойлголцоод энэ төсвөөс оруулж ирж байгаа. Энийг бас хэлхэн бас зүйтэй байх гэж бодож байна. За сая харин хэд хэдэн гишүүд, сайн зураг гишүүн, алтан гэрэл гишүүдийн ярьж байгаа архитан сатууртаа тэмцэхийн тусгаасан байна. За энэ бол өөрөө төсвийн мөнгө бол биш юм аа. Төсвийн мөнгө бол биш. Энэ төсөвтэй биш, тусгаасан учраас одоо хувийн аж ахуйн нэгжүүдээс орж иж байгаа орлого. Энэний зарцуулалтыг нь бол одоо сангийн яам баран эргэж харж үзэж ажлын хилцүүлийн явцдаар ярих зүйтэй. Гишүүд сая ярина гэдэг хэлж байгаа шиг байна. Одоо энэ жил 88 сая төгрөг тавьсан байгаа. Энэгээр одоо энэ чиглэлийн ямар ажил хийх вэ те? Тэгэхээр 20 орчим төгрөг байна. Үүгээр одоо имлэг, өрсөн сэргийлэх, дон толт, хар тамхи, архиталт, бусад донгууд байна. Эдгээртэй тэмцэхийн ажил одоо зориултын дагуу зарцуулаад явах зүйтэй гэдэг юм байр суурьтай байгаа юм. Тийм учраас одоо хилцүүрийн явцад бол гишүүд хөндөж ярих бах энийг өөрсдийнхөө бүр эрхийн өрөөнд одоо яриад явах хаа гэж бодож байгаа. За төсвийг дэмжиж байгаа байнгын орооны гишүүд баярлалаа.